Эерэг байх гэдэг нь ёс суртахууны зөв байдлын нэгэн шинэ хэлбэр болж байна. Би саяхан 70,000 хүнийг хамруулан нэгэн судалгаа хийсэн. Уг судалгаанаас харуул тэдгээр хүмүүсийн 3/1 нь сөрөг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байгаадаа шүүмжлэлтэй ханддаг гэсэн байна. Жишээ нь уйтгар гуниг уур уцаар тэр байтугай гашуудахыг хүртэл хүсдэггүй. Тэдгээр мэдрэмжүүдийг маш хурдан өөрөөсөө түлхэн холдуулахыг л хүсдэг гинэ. Бид өөрсдөө болон хайртай дотны хүмүүсээ хүртэл тийм байлгахыг огтхон ч хүсдэггүй байна. Бид бүгдээрээ сөрөг гэж санаад байгаа тэрхүү сэтгэлийн хөдөлгөөнийг хүүхдүүдээсээ мэдрвэл маш их санаа зовж ичхүүртэй мэт санагддаг ажээ. Тэгээд л шийдэл олж өгөхөөр ханцуй шамлан орцгоодог байх нь. Тэдгээр сэтгэлийн хөдөлгөөнүүдийг үн цэнтэй гэдгийг нь хүүхдүүдтэй мэдрүүлэхэд олигтойхон тусдын болж чаддаг байна. Байглаасаа бидэнд заяасан энгийн сэтгэлийн хөдөлгөөнүүдийг бид өнөө цагт сайн эсвэл муу гэсэн хоёрхан хэсэгт хуваадаг болчихсон байх юм аа. Муу гэж нэрлсэн сэтгэлийн хөдөлгөөнүүдээ албаар өөрөөсөө шахан зайлуулж, хуурамч эерэг байдлыг өөртөө бүрдүүлэхийн төлөө хамаг чадлаараа хичээдэг болжээ. Ингэснээрээ бид энэ дэлхийн ертөнцтэй хэрхэн яаж харилцаж, зохицон амьдрах вэ гэдэг хамгийн гол ур чадвараа улам илүү их хөгжүүлэх боломжоо алдаж байна гэсэн үг. Бид хүсснээрээ байх биш, байгаагаараа байх чадвараа гээж байна гэсэн үг байна. Ямар мэдрэмжийг огт хүсэхгүй байна вэ гэж би олон зуун удаа хүнээс асууж үзсэн. Гэтэл би ямар нэг зүйлийг оролдож үзэхийг огтхон ч хүсдэггүй. Яагаад гэвэл сэтгэлээр унахаас айж байна. Эсвэл энэ онцгой мэдрэмж надаас бошуухан арилж алга болоосой л гэж хүсэж байна. Хэмээн тэд нар хариулцгаасан. Би тэдэнд ойлгож байна гэж хариулдаг л да. Гэхдээ чи яг л өгсөн хүнтэй адилхан болохыг хүсэж байгаа юм биш үү гэж хэлдэг. Зөвхөн өгсөн хүмүүс л хүсэл байдаггүй. Өөрсдийн муу мэдрэмжинд уягддаггүй. Мөн тэд стресстдэггүй. Бүтлгүй дурлалаас болж зүрх сэтгэлээ шархлуулахгүй. Сэтгэлээр унах гэдгийг хизээж үзэхгүй. Гэвч эдгээр мэдрэмжүүд зөвхөн бидний алдаа уналтаас л үүсдэг. Хэцүүхэн сэтгэлийн хөдөлгөөнүүд бол бид энэ амьдралтайгаа хийсэн гэрээний нэгэн хэсэг билээ. Утга учиртай, үн цэнтэй амьдарч, аз жаргалтай сайхан гэр бүлийг бүтээж, энэ дэлхийн ертөнцийг илүү сайхан болгоход буцахыг хүсэж байвал там тухгүй мэдрэмжүүд болон стресстэй нөхөрлөж сурахаас өөр ямар ч арга байхгүй. Таагүй мэдрэмжүүд бол утга учир дүүрэн, үн цэнтэй амьдрал руу алхан орохын төлөө төлж байгаа бидний төлөөс үлээ.